Яа сайн бацхан юм байна. За одоо сонсогч чинь үү? За эхлэе. Тэнэн манай сонсогчоо хэлээ. За өнөөдөр 2025 оны 9 сарын тухай хэвлэлээ. 2025 он гэж ямар он бэ гэхээр 9-ийн тооны нэртэй жил байгаа. Тэгээд ерөнхийдөө миний нөгөө YouTube дээр ирсэн тэгээд видеог үзсэн байх юм. Таны жилийн тоог олох гэж видеого тэн дээр хаа ерөнхийдөө хүний амьдралын цикл 9-ийн тоогоор ингээд эргэлдэж чаддаг гэж ярьжсэн тийм. Сайн уу дуу яа? Сайн уу? Ойртой ялтай биш. 9-ийн тооны циклээр эргэлдэж явдаг гэж ярьжсэн тийм. Тэгэхээр 2025 он гэдэг бол 9-ийн тоон дээр тавьсан юм байгаа. За 9-ийн тоо гэдэг нь яадаг вэ гэхээр ерөнхийдөө циклийг дуусгаж байгаа жил гэсэн үг юм. За цикл дуусгах нь гэхээр юу гэх юм бэ гэхээр өмнөх 8 жил болж исэн хийжсэн юмнуудаас дуусгах нь энэ жил дуусна гэсэн. За тэгвэл чинь одоо дэлхийн түвшинд 9-ийн тооны энергитэй энэ жил бид явах нэ. За өмнө нь дуусгах хэрэгтэй байсан ажлууд дууснаа гэж тийм. Тэгэхээр тань нэг болоод байгаа юм шиг санагдсан мөртлөө цаанаасаа за одоо энэ дууссан байна гэдэг ажлууд бүгдээ дуусна гэсэн. Та тэрнтэй зууралтаад ах юм бол хүчээ тэр чинь дуусгана. Мөн хүний төвшөнд ерөнхийдөө өөрөө өөрийгөө ийм дүгнэлт хийсэн жилүүд болтгоо. Дэлхийн нийтийн ертөнцид дүгнэлтүүд хийж байна. Энэ жил дүгнэлтүүд хийгээд дараа жилээс өөрчлөлтүүд орж ирнэ гэдэг ийм ойлголтоос байж болно. За тэгэхээр энэ жилд яах вэ гэхээр өнгөрснөөсөө барьж зууралдахгүй ерөнхийдөө дуусч байгаа юм зүгээр энэ дуусч байгаа юм байна. Энэ надад хэрэггүй болсон юм гэж барьж явж явал юм хэрэгтэй баг. За амьдралын туршид гэсэн энэ туршид гэсэн гэр орон дээр ч гэсэн хэрэгтэй хэрэггүй юм да хийдэг. Сэтгэл санаан дээр хэрэгтэй хэрэггүй юм да хийдэг чиг. За мөн үеэ өнгөрсөн одоо нөхөрлөд идэх тийм жишээ нь хамтдаа ингээд найзлаад мөртлөө нэг л юм явахгүй болсон зүйлсүүдийг баш өнгөрөх хэрэгтэй гэсэн. Хот яваад яа тэгэхээр ажил шин үе эхлэх ийм энерги орж ирнэ. За тэгвээ 2025 оны 9 сар гэх нь юу вэ гэхээр 2025 ч өөрөө 9-ийн тоотой 9 сар ч 9-ийн тоотой өнөөдөр 9 сарын 9-нд урамж тавцсан ийм өдөр энэ жилийн 9-ийн тооны энерги хамгийн өндөр байна. За 9 сар юм дуусгах энерги цикл хаах энерги маш их өндөр байна. Тэгвэл энэ 9 сар бид амжилтад юу хийх юм бэ? Өнөөдөр бид юу ойлгож авах вэ? Тэр яри. Тэгээд би таадтай гол бодох аргын заагаад үгүй. Тэгэд гол анхаарах юмнуудыг хэлээж явчихъя. За зөндөө олон уучирт үзэж чад баярлалаа. Манайхан бүх дээрэнд нь за тэгэнгүүт онцгой гэдэг маань ерөнхийдөө таны төрсөн он саруудад тань өдрөөс чинь улбадаа таны хувь заяа мөн дотор хувь заяанаас нь тайлбар хийж авч байна. Хэм бэ гэдэг тайлбарыг эндээс авдаг танд юу тохиолдохгүй та ямар төрлийн хүнлээ гэдгийг эндээс авч болдог ийм хаан бахан. Ерөнхийдөө статистик арга үндэслэгээ маш их сайтай. Одоо бид нар ингээд ийм баццгүй тийм энерги одоо тийм тэр мундаг одоо тийм зүжи хэлсэн үг ч тийм өөрийнхөө өмд одоо итгэхэд
энерги бидэрт харагддаг шүү дээ. Тэгэхээр энд ингээд байрч аваад итгэх хэцүү байдаг бол тоо гэдэг юм аа аггүй. Тэр бидний харж баригддаг энергийг чинь хаан утганд оруулсан. Тэгээд тэр тоогоор бид энергийн одоо урлаад ингэсэн үг байхгүй. Тэгэхээр хүн ингээд энерги гэж харагдахгүй юм бэ? Итгэхэд хэцүү болдог яг тоогоо хараад за энд танд төрсөн ийм занамжтай ийм ядалт болдог амьдралд нь ийм зүйл болдог одоо юмыг энэ талаас нь хардаг ийм юм ийм сургуучтай ч гэдэг юм те ингэж нэг тайлбарладаг ухаан байна. За сэлэнгээдээ баярлалаа. Энэ утгачтай өдөр юу гэмтгүй яг хайж ирсэн чинь ийм гоё лайвтаад байгаа. Нэ. За баярлалаа. За тэгэхээр өнөөдөр ингэж бодно хэвдүүлээ. Таны төрсөн өдрийн тоо. Таны төрсөн өдрийн тоон дээр төрсөн сарын тоогоо нэмж. Тэгээд тэн дээрээ 9 сар 9-ийн тоотой 9-ийг тоог нэмж. Яг одоогоор бол жилийн тооч байгаа сарын тооч. Тэгээд гарсан тоогийг нэг онтоо шилжүүлсэн. За энэ дээр би 2 онтооны төсөвт өмнө жишээ авсан тийм. За тэгвэл тэрэг 11-ийн сарын 23-нд төрсөн дээр 11 23 9 гэдэг тоонуудын бүгдийн нэмээр 6 болчихно. Тэгвэл нэг дээр нэмэн 6 гээд энэ 7-гийн тоо чинь. За манайхаа яг энэ лайвыг үзэж байгаа хүмүүс яг өөрийнхөө бодоорой. За тэгээ бодоод болцсон гэнгүүт нь би хайдтай цааш нь үргэлжлүүлээд яв. Амархан байгааз? За манай пулч гэсэн ороод ирлээ. Баярлалаа. Их чаргал баярлалаа. За тоо бодлоо манайхаа. Аюу амархан. За манайхан тоогоо бодоод 6 гарцсан байна. 5 гарцсан байна. За нэг гарсан хүн байна уу? За хэдүүлээ нэгээсээ эхлэе тий. Дараа нь лайв маань үзэж байгаа. YouTube дээр тавьчих болохоор YouTube-ийг маань үзэж байгаа хүмүүс зэгцтэй байх үгтэс. Хэдүүлээ нэгээсээ итгэхэд чаа. За тоогоо бид одоо нэмж чадахгүй байгаа хүн байх юм бол шууд төрсөн сар өдрөө комментээр биччихээ би бодоод. Тийм 74 оны 8 сарын 5 гэж чинь 852-ын 8 гэж 13 биш тий. 13 дээр 9-ийг нэмээд 22 22 4. Зүг 8 дээр нэмэх нь 5 нэмэх нь 9. 8 дээр 10. Тий 4 биш үү? За сэлэнгээгээр 9 юм байна. За тэгвэл одоо нэгийн тоотой хүн 9 сард юу болох вэ? Тэгэхэд за энэ сарын хичээл. За би яагаад ингэ тоонцгой юм хичээл гэж яриад байна вэ гэхэд энэ тоонд харьяал тоонууд болоод танд хүч чадал боломжийг өгөхөөс гадна энэ бидний одоо амьдарч байгаа амьдралыг чинь сургууль гэж ярьдаг шүү дээ. Энэс сурах хэвээр зүйлийг танд зааж чиглүүлж өгч идэг байхгүй юу? Тэгэхээр би мэдхгүй юм чинь сурахгүй гэх юм болвол амьдрал танд хүчээр одоо сургуульд явуулаад хүчээр тулгадаг гэсэн. Тэгэхээр бид нэр энэ төрүүлээд мэдчих юм бол төрүүлж мэдсэн хүн яадаг гэлээ давуу талтай болчтой тий. За надад нэг юм батж байгаа юм биш үү? Тэгвэл би энэ түүхээс сонголтыг юмудаас хийж явдаг. Бас маргааш лайваар юу хийх вэ гэдгийг хэдүүлээ ярилцсан. Тэгэхээр юу одоо тий амьдрал танд хүчээр хичээл тулахаас өмнө өөрөө тэрийг ойлгоод хийчих юм бол илүү амархан болчих. Ингээд нөгөө зөөлөн явбал зүв явбал зөөлхөн зам болон гэдэг шиг л амьдрал өөрөө урсаад байж бат юм аа. За сайн уу Монголоо 2 гисэн байна. Дууя доохоо тулд үүдтэй тий. За нэгэн тоо болохоор энэ сар таныг өдөртөгч байхыг шаардна гэсэн үг. За амьдралын зорилгын тоо 7 мөн үү гэж байна. Тэгэхээр төссөн он сар өдрийнхөө бүх тоонуудыг нийлээд тэгээ хоорондоо гарсан 2 онтой тоог нь хооронд нэмчихвэл амьдралын
зорилгын тоо гэдэг тоо гарч ирдэг. За минийх болохоор миний хийдэг тоонцохын арга бол үлийн үрийг тоонцохоо гэдэг арга байгаа. Амьдралын зорилгын тоо нь арай ондогоор бодогддог гэсэн. Энэ туудлын асуудаг амьдралын зорилгын тоонцохоо уламжлалт Пифагор тоонцохоо толгой гэж бодсон байна. За нэгэн тоо. Энэ сард болоод удирдахч бай, өөрийн хүчинд найдах, өөрийн хүчээр асуудлаас гар шийдвэр гаргах гэдэг зүйлийг танд оргилж тулгаад ийм байдалд оруулах нэ. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо өөрийн хариуцлагыг өөрөө авнаа гэсэн. Таны амьдралд тий ямар нэгэн зүйл тохиолдож болно. Амьдралд өдөр тутамдаа ямар нэгэн зүйл тохиолдож идэг тий сард өдөр тутамдаа ажилд янз бүрийн үйл явдлууд тохиолдож идэггүй тэрэн дотроос тань удирдахч байхыг шаардсан. Хайсад хүн нөхцөл байдалд орох юм бол хүний тусламжинд дайдаггүй өөрөө нөгөө төсөг айсаж шийдвэр гаргах хэрэг гатын бодод бас хүнд найдаггүй өөрөө хотгоогоо шийдвэр өөртөө найдсан өөрөө бие даацсан ийм лидерийн чадварыг өөртөө хөгжүүлэх тэгэд идэв санаачлаг лидер хүн чи яг тийм араасаа давхуулдаг идэв санаачлагтай юм байна. За тэгэхээр энэ сатаас шин зорилго тавьж нэг гэдэг бол өөрсдөө эхлэх тоо. За өөрийнхөө тий өмнө нь батгараа за би чадахгүй дээ би яахгүй дээ гэд ингэж үжсэн чи ажил дээр чинь нэг нөхцөл байдал гараад дарагч нь за одоо нэг ийм олон хүний ихтгэл тавих боллоо нөгөө тавьчихсан хүний өдөрчдөг тий за манай баг нэг ийм шин баг одоо байгуулах боллоо за чи энийг ахлаад явах уу энэ төр гэх юм бол үгүй би чадахгүй гэхээр хооронд хийгээд үзье орчи ингэх чадварыг ийм боломжийг амьдрал таних гэж хүмүүс. Тэгвэл одоо энийг мэдсэн юм яана. Оо бали гэж аргашаа гүйжсэн. Оо яа тэгэл үзье гэж ийм шийдвэр гаргах даваа бий болж байна. Тэгэхээр өөр хүнд найдахгүйгээр өөрөө юм аа. Гэтэл тань амьдралын хичээл орж ирээд тань хэцүү байдалд оруулчлаа. Тэгвэл энэ тэргүүр туслах хүн хайж байгаа юм. Би тэгвэл энэс яаж гарах вэ? Өөрийнхөө толгой өөрөө шийдвэр гаргах. Тэ? Олон шийдвэр ингээд гараад ирвэл тэгвэл би энэ ямар юм? Тийм ингэж өөртөө нэг сар ирж байгаа юм байна шүү. За ойлгомжтой байна уу? За хоёрын тоо бол хос гэж боддог тийм. Хоёрын тоо хос тоог энэ өөр янз бүр хэлнэ. За тэгэхээр хоёрын тоо ямар үдгийг энэ сард юу гэж боддог? Хүнд найдахгүй. Одоо хүний төлөө хүний нөлөөнд хийдийг хатахгүй гэсэн үг. Тэгэхээр хоёрын тоо хүний нөлөөнд айгүй амархай хатаад нөгөө нэг өөрөө хүнийг их боддог юм зөөлхөн байдаг болохоо тэгэд идэг. Тэгэхээр таны амьдрал чинь тиймхүү юм гарч ирэх юм бол өөрийгөө би энэ хүсэж байгаа юм. Би яасан бэ гэдэг үг авахын тэнцвэрийг энэ сард гаргана. За тэгэхээр одоо манайхнаас ээж үү, эгч нар одоо эхнэрүүд тий охтуу ингээд зөндөө хүн үзэж байгаа. Тэгвэл тэд нар тандаж юу гэж хэлэх вэ? Бусдад санаа тавьж болно. Ээжтэй, найз залуудаа, өртөө, өөр хүний нөхөрч чамаагүй тий. Энэ нэг хити энэ агаарч таад өөрийгөө битгий өөрийгөө мартаж болохгүй шүү гэдэг юм хичээл энэ сард багнэ. За тэр нь юу вэ гэхээр тэнцвэртэйгээр өлцөж авцдаг. Өгөөд дандаа өгөөд ахаа яа гэх юм. Одоо манай ээжүүд бид нэрээ сайн мэдж байгаа шүү дээ тий. Дандаа өгөөд ахаа яа гэх юм. Тэгвэл өөрт нь байх болчдөг шүү дээ. Өөрт нь хэцүү болоод байна шүү дээ. Тэр өгөхгүй аюу сайн мэддэг юм шиг бас хавц сурах хэрэгтэй шүү дээ. Тийм үү? Тэгэхээр энийг манайхан ойлгоод авчих. Тэг хүний нөлөөнд өөрийгөө алдан байран бити ороогоо. Хүний зорилгын төлөө хөө энд явж ирсэн аа. Би өөрөө ямар зорилготой байлаа гэж бодоод миний зорилго нэр энэ шүү дээ.
Иймэрхүү юмнуудаас олдож болох нэ. Өгөх авахын тэнцвэрийг үнсаад өгнө. Тийм тэнцвэртэй харилцаа. Одоо бүтээгдэхүүн тийм ингээд найзуудтайгаа байжсэн чинь бүтээгөө байжсэн бүр бүтээгтэй байжсэн чинь харилцаа нь би хэд өгөөд нөгөө хүн одоо аваад юм. Тэгээ нөгөө хүн айгүй ингээд дандаа өөрийнхөө зүтгэдэг хүн байж бодсон шүү дээ. Айсаа та дандаа. Тэгээ бид нар дандаа амар гоё нөгөө тал дандаа муу байна гэж юу ах юм. Тэнгүүт чинь та дандаа аваад нөгөө хүндээ их өгөөд тийм үнтэй байхад. Оо би ч бас аваад байгаа нь хүрэн шүү дээ. Хөл би бас өгөө. Энэ сар би тэнцвэрээ хадгалчих та. Гэдэг юм бас байж болно. За манай нэмт туяа бямд цаг 7 сарын 19-нд төгсөн юм тий. Тэгээд 7 сарын 19-нд 10 яг тийм шиг 8 шиг. За одоо бүгд 3-аас 3-ын таатай хүмүүс. За 3-ын таатай хүмүүс маань маш одоо энэ сар бүтээлч санаа. За олон хүний өмнө өөрийнхөө одоо иймэр санагддаг гой сайхан зүйлийг хийх. Ялангуяа олон хүний өмнө өөрийгөө хүний өмнө илэрхийлэхээс айхгүй байх санагдаж байгаа юм байна. За 3-ын хамгийн том зөвхөн болохоор хуваалцах. За хуваалцах гэдэг юу гэж байгаа юм тий? Өөртөө байгаа мэдлэгийг хуваалцах болно. Өөртөө байгаа гой санааг хуваалцах болно. Өөрийнхөө сайхан сэтгэлийг хуваалцах. Арай хуваалцах болно. Тэг одоо хүүхэд төрүүлж байгаа, хүүхэд гаргаж байгаа, өөр хүүхэдтэй болж байгаа, жирэмсэн болж байгаа, айдасыг хурмаа хийж байгаа. Энэ бүгд орны дотоодны хийж байгаа. Бүгд авдаг нөөс нь. За. Тий одоо нэг нь ээж болоод болцсон хүмүүс одоо бүр хүүхдүүдтэйгээ сайн гоё цагийг хамтаа өнгөрөөж болж байна. Хамттайгаа хоолнд хийж болж байна. Биш тийшээ явж байна тий. Ойр дандаа завгүй гэдэг чинь бүтцээ өдөр бүгдээ гэр бүлтэй хамтдаа байгаад цагаан өнгөрөөд гоё хоолнд тэгээд гэр бүлтэйг нь хасан талаан өнгөрөөж үсгээд ингэж савчин босгоо. Та бас нөгөө талаас бүтээл сэтгэлгээ гэдгээр аваад үзэх юм бол ажлын дээр авч чинь өөрөөхөө хэлэх гээд байх гэдсэн санагдчихтай хавцж болж чинь турсан үдсэн юмнаас өмнө хийж байж чинь. Тэгээд одоо ингээ фэйсбુક гэхдээ зүгээр ингээ хийсэн хоолны хөрчөкнөөс чуулж болж чинь зураг тавьж болж чинь одоо бараг л тэг бүр ингэж фэйсбુક дээр инстаграм дээр юу ч хийж чаддгүй юм гэх юм бол өөрийнхөө гоё гэдэг хийдэг хоолны зургийг аваад авсан ч бодоо. Нэг бусад хүмүүст өгөх үнцэнтэй юу бэ? Тэрийг өг. За бусдын өмнө тод байхаар байх. За ингээд 3-ын тоотой ялангуяа олонний өмнө байдаг блогерууд одоо тийм инфлюенсерүүд ингээ олонний өмнө эндээр байж хүмүүст 3-ын тоотой байх юм бол энэ сард хүмүүс таныг шүүмжиж магадгүй юм. Тэгээ нөгөө тэр тэгсэн гинэгээд нэг юм шүүмжлийн давлгаа явдаг шүү дээ. Тэгээд тийм давлгаа явсан бол тэрэнд өрөөсөө барьцаалтгүй өөрийнхөө үзэл санааг хамгаалаад тийм тэр цэцэг хэрэгтэй байх юм шүү. Тэг айхгүйгээр хав байх хэрэгтэй. Ийм хэвчээ юм байна. 3-ын одоо сарынхан тоо, жилийнхэн тоо адилхан учраас энэ жилд тэгсэн юм хэвээр ингээд бүтэндээ ингээд тохиолдох юм бид эндээс ч гэсэн мэдээд авчих. Зүгээр юм. За тэгвэл 4-ийн тоо. Тэгвэл 4-ийн тоо яадаг вэ гэхээр 4 бод ерөөсөө системийн тоо. Хүн баг бүс байр суурийг илэрхийлдэг 4 болоод систем юм. Систем ямар гэдэг. Одоо ингээд хангалттай шиг түшигтэй. Тэгээ миний одоо ингээд сөөлтөд эрэгтэй хүн гэхээр нэг гоё ингээд хангаш чиг байцтай бүртэй сүнтэй гэсэн үгэндээ баязан боддоггүй. Миний өмнө гараад ингээд лидер бодоод ингээд явдаг. Нэг хүчрхэг хүнийг би ингээд нэг гоё эрэгтэй. Эрэгтэй нэг юм чаддаггүй. За манайха эрэгтэй хүн гэхээр ер нь юу гэж боддог вэ?
ямар шугам бүрдшээд бодвол хайд юм. Өнөөдөр бичээ мэдүүлээ уулзъя. Яг миний хувьд бол юм байдаг. Нэг юм болж гэнаа, нэг үг хэлчихээ, маргааш нэгэл тий. Андаа юм бодоод идэггүй яг барьснаа ингээд барьсан зурснаа ингээд бариад ингээд зориг хийгээд бүтээчдэг. Юм байна. Би чи өөрөө их болж байгаа юм болохоор хиймэнд хэлээд иддэг байна тий. Найдвартай. За дөрөв гэхээр яг вэ энэ саруудыг байр суурь зөв тавьж зорилготой уурштаад чигтэйг сахилга баттаа. Энэ жил энэ сар энэ жил. За дөрөв бол өөрөө тогтвортой байдлын эдэг тэмдэг. Тэгэхээр 9-р сар танд ямар шалгалтуудыг амжилтанд хангах гэхээр их тогтвортой байж чадчих. Байр суурь чинь анхахгүй байна. Тэг. Олон ажид ороод эхлэхээр төлөвлөж чадчихна. Хамгийн чухлаа барьж авч чадчихна. За таныг дотоод өмг түшиг гэж би хэлдэг. Юу ч болсон би бодож чаддаг. Амьдрал юу ч тохиолдсон би одоо даваад гарч чаддаг гэдэг юм байна. Гэдэг шалгана. Таны дотоод ингээд суур үнсээ чинь болж юм гэсэн дөрөв бодод юм шиг байна. Дөрвийн танд төссөн хүмүүс тийм гэдэг баггүй. Ихтэй юм. Хичүүд ялангуяа дөрвийн танд төссөн. Эвэн ихтэйсэг залуучууд байдаг. Тэг таны үндэс хэд бат бөх вэ гэдгийг шалгана. Мөн дөрвийн тоглолтын бас нөгөө биеийн бүх яс хамаарна. Бас эрүүл мэндийг бас шалгуулчих юмгүй байна. За тэгэн гут чинь над шиг ингээд нөгөө нэг эмх зэгц багтаа хүний хувьд бол эмх зэгцээр шалгалт орчиж магадгүй. Тэгэхээр яг ийм эмх зэгцийн шалгалт ороод ирэх юм бол надад аяг тусна би ч үгүй аяг замбрааг ингээд нэг юм олон байр цавч хийдэг нэг юм баггүй. Яг дөрвийн тан дээр бол эмхүү шалгалтууд орж ирнэ гэдэг нь мэдж байгаа юм чинь тэгээ би ингээд нэг чиг шугамаа ингээд хараад байна гэсэн. Өнөөдөр яг ажлын байраа салхи төгсөн гинэ. Манайд яг ингээд энэ тооны энергиуд одон зүрхэн энергиуд ингээд ороод ирэхээр яг тэр нь ингээд бодогдоод байдаг. Бүр яг тэгчмээр юм шиг санагдаад. Анса юм гэдэг. Тэгэхээр бүх зүйлээр цэгцтэй журамтай одоо тий сахилга бат гэдэг юм дайсал зааж гэдэг юм. Та сахилга батгүй юм байх юм уу? Сахилга батны суурьлах гэдэг хичээл хийж. Нэг юмыг ингээд яг тууштайгаар сахилга баттайгаар өдөр тутамдаа хийгээд зорилгодоо хэмжүүлж басаа. Тэг таны ойлгох юу гэвэл тогтвортой баттайгаар өдрийг тууштай хийгээд үрдүн төгтөг зорилгодоо хүрэх гэдэг ийм хэрэгэмжтэй байх юм бол энэ хичээлийг та авчих нэ. Одоо энэ миний 5-ын тооны энерги. 5-ын тоо яадаг вэ гэхээр 5-ын тоотой дүгнэлттэй аюу тань сайн өгчсөн гэхдээ замраагүй юм гэхгүй. Замраагүй явдалтай гэж манайтай байна. Тэгээ юм жоохон юм их замраа багтай эмх зэгцэхгүй одоо 4-ийн тооны яг эсрэг шүү дээ. юм гэхгүй. Тэгэнгүүт 5-ын тооны гомжтой юм гэхээр хариуцлага үүрээд өсөн мөртлөө чөлөөт байж байгаа цаа. Баярлалаа. Тэгвэл 9 сар гараад докторгүй бас чиг надад. За яагаад докторгүй байсан чинь би бас яг шинэ байгаа тайлбарчаад хэлээдгүй надад ч гэсэн. Тэр би янз бүрийн аяг болчихсон. Тэгээд би өөрийнхөө гол жишээндээ тайлбар сүлтэн тайлбарлаад үзсэн. Өөрийнхөө олж мэдсэн. За 5-ын татам яг юм тэгэхээр аяг олон зүйлийг ингээд
эхлүүлээд хайцсан байдаг байхгүй. Тэнгүүд чинь одоо 5-ын тооны юм ороод ирэхэд за хонгороо хөрхнө. Наад эхлүүлсэн олон юмаа дуусгаа гэдэг ийм боломжийг өгнө. Тэнгүүд чинь одоо бодно штэ тий. За би одоо юу эхлүүлээд дуусгаагүй гэлээ. Тэнгүүд чинь дуусгаагүй одоо энерги юм болгон бидний нөгөө анхаарлаас дандаа аваад бидний нөгөө нэг энерги чинь ингээд дуусгаагүй юм дээр таад оо би одоо тэр өнөөдөр тэнтэй юм гэж марцсан шүү дээ. Цаас мангаш маргааш нь дахиад өөс нөгөөдөр бас энэ чинь бидний энерги аваад байхгүй. За би тийш явах юм шиг амжилттай амжсан. За дараагийн 7 хоног басна. Ууч дараагийн 7 хоног хүртэл чи миний энерги өстө сайхан авч байгаа. Тэгэнгүүт чи одоо баярлалаа. Бүгд эзэлгээ дуус. За дутуус ажил хийсэн ажлуудыг чинь эмх цамраагүй байгаа байдлуудыг чинь айгуу гаргаж. За эрхчлөө болов танд айгуу чухал гэдэг эрхчлөө баригдахгүй байх юм. Одоо баригдах айгуу дурггүй. Тэгэхээр эрхчлөөтэйгээр өөрийн сонголтыг хийх юм боломжууд бас гарч ирэх нэ. Нэг юмыг одоо нэг юм амар баригдуулах шаардлагагүй. Энэ юм баригдах ургуухгүй танд тийм. За хариуцлагаас зүгтах биш хариуцлага хүлээгээд өөрийн гэсэн сонголтоо нэгээд хийсэн сонголтонд хариуцлага гэдэг. Баярлалаа. Тэгээд үзэж байгаа бүх бүстэй баярлалаа. За тэгээд адуу хүмүүс эрхчлөө гэж бодонгод ямар ч хариуцлага баг гэж үздэг тийм. Тэгвэл эрхчлөө чинь хайлтад дандаа хариуцлагатай гэдэг. Сонголт гэдэг нь дандаа хариуцлагатай. Одоо жишээ нь хүнийхээс сонголт хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Чи нэг юм жиж бодож байна. Ингэчгүй гэд хүмүүсээс асуултны хариулт тайгаад байна гэдэг чинь нөгөө нэг хариуцлага эзэлгүйгээр сонголт хийлгээд байгаа байхгүй юу? Тийм. Би өөрөө өмнө нь хүнээс айгүй их юм асууж өөрөө нөгөө итгэлгүй болохоо хүнээс айгүй их юм асууж хүний ямар айгүй шийдэх сонголт хийх юм биш. Үүтээрээсээ юу гэж ойлгосон бэ гэхээр энэ чи хариуцлага алдаад байгаа юм байна гэдэг. Одоо яг ингээд шийдвэрийг яаж гаргадаг гэсэн бэ тийм. Би энэ шийдвэрийг гаргалаа. Хариуцлага нь би юу ч бодож байсан хүлээ гэдэг юм шийдвэрүүдийг гаргасан. Тэгэнгүүт чинь би нөгөө өмнөх амар хүчгүй дүрээсээ шал ондоод би энийг гаргасан. Энэний хариуцлага би үлээн би өөрөө хүчтэй чадaltaй юм байна. Хариуцлага үлээж. Тэгэхээр хариуцлага гэдэг бол нэг талдаа ингээд айгүй их юм ажил юм шиг боловч нөгөө талдаа хүч чадлыг ингээд надад өгчихэд. За 5-ын тоо юм танихтай байна. 6-ын тоо. За 6 гэдэг бол хайрын тоо. Нөхцөлгүй хайр, өөрийгөө хайрлах хайр гэдэг бүгдийг нь ярьдаг. За энэ тоогоо би одоо энэ нөхцөлгүй хайр, нэгүссэн бүх хайр одоо тийм нөхцөлгүй хайр гэдэг юм байна. За энэ ямар бодсон гэдэг бас сурын яг ямар юм бэ гэдэг хэсэг явсан. За энэ тоо үргэж хайрыг илэрхийлдэг. Тэгэхээр гол хичээсэн ч гэсэн хайр. За тэгэхээр миний хамгийн одоо хайр өгөөд байгаа хүн яадаг юм бэ? 6-ын тооны энерги өөрийгөө магтаад хүнд өгөөд. Хин нэгний бид нар хайрлах өөрийгөө бүр юмртаа нөгөө хүмүүс шийдвэр тавь. Нөгөө хүнийхээ нэг хамгийн гоё хамгийн сайн хамгийн хүндээ сайн хүн байх гад харагдуулах гад ингэж хайрыг өгөөд. Ээжтэй, хань эцтэй, өөр хүүхдүүдтэй гэдэг ёсчиг өөрийнхөө өмнө тавьд өөрийгөө хоёрдугаар тавьдаг. Өөрөө хоёрдугаар жиш бүр мартагдчихсан гэж явчихдаг. Өөрийгөө чтийн төлөө зориулж. За тэгэхээр энэ хэрвээ яг ингэж бодож үзчихээд энэ гадаад хамаагүй өмнөөсөө гадна. За бас 6 гэдэг маань агшин тоо гэдэг чинь хоёртой. Тэгэхээр хайртууллын урлагчин үсэг
магадлал боломж гарч иж магадгүй. Тийм болоод энэ ариуснаас таныг цаанаас чинь та яг нэг хүнийг хайрлаж чадж байгаа мó гэдэг. Одоо шалгалтыг явуулж гин гэсэн үг байхгүй юу? Чин зүрийн гой сайхан хуурцагдаад байгаа юм биш үсттэй ч юм тийм нэмхүү шалгалтыг явуулж идэх юм. Үгүй юм боломж гарсан болов ингээд шиг дөө гэдэг өмнөөс өөрийгөө ханаад. За түрүүнийхээ бас өөрийгөө хайрлах. Хүний төлөө өөрийгөө барих биш өөрийгөө хайрлах. Багийн таны хамгийн бичиг нэг нь өөрийгөө хайрлах. Өөрийгөө хайрлаж байгаа юм чинь бусдыг хайрлах гэхгүй. Бусад хүмүүс би өөрийгөө хэрэг хайрлаж байгаа хэмжээгээр бусад хүмүүс надад биш. Яг энэ шиг одоо энэ шиг гэдэг. Тэрийг өөрөө ойлгоод хахамдад өөрийгөө хайрлах. Хэдүүлэн маргааш юу хийж болох бас таньмаа баланс гаргахгүйгээр хайрлаж байгаа. Өөрийгөө хайрлаж байгаа. Хайрын солилцох тий. Одоо гэр бүлтэй юм халуун дулааны амьсгалыг бий болгох. Хоорондоо гэр бүл дотор хайртай хүмүүс хоорондоо намгалтай гэдэг хэрвэлтэй уйлтай байх юм бол нэг гой бүрт. За зарим үед та нэг сонгох уу өөрийгөө сонгох гэдэг асуулт гарч иж магадгүй. Яг тийм гомд өөрийгөө сонгоно. Энэ сарын маань хичээл байна. За одоо ингээд YouTube-ээр бат хэмгэлээд те тэдсэн саяын өдөртний өдөр тийм юм бол та за энийхээ хантай өчрөн хувь заяа чинь ингэж өөрчлөгдөн тэгэж өөрчлөгдөн гэдэг юм ятдаг. За энэ бол туйлын үнэн гэдэг юм ярьдаг хүмүүс байдаг. Би тэрэнд аяйгүй дуурахгүй яагаад гэхээр одоо тийм ингээд бидний ингээд энэ аягүй сайн мэддэг хүн гэдэг тэр хүмүүс маань хүнд ингэж тулгаад идэг байхгүй яа. Бүх юм миний хувьд бол бүх юм санагдаад би сонголтоо хийж болно. Энэ юм яг ингэж хэлчихээр хүмүүс тэр сонголтыг өгөхгүй байхгүй. Тэнгуү чинь би ингэж нэг хүнийг аюу хаалт хүндлээд энэ юм дүний ят гэж бодоод явж ил нөгөө юм гэхээр яг тэрнийг хүмүүс сонирхож байна. Бас тэгхгүйсэн ч гэсэн дахиндаа энэ бол яг тийм юм гэж хүлээж авчдаг. Тэрний оронд ингэж юм сонголттойгоо юм биш үү? Тэгвэл ингээд үзүүлдэхгүй юм. Энэ яшиг мэрэ. Үнэхээр ийм байгаа шүү гэдэг. Ийм өргөд сонголтын өрөөдөө би юм байна. Та яг тийг сонголтгүй тий. Ингүүл одоо муу ёр юм хийвэл одоо тий бараг л яа тийм муу зөвхөлт тохиолдно гэж яддаг. Хүмүүс сонголтыг өгөхгүй байгаа юм шиг. Хүмүүсийг амар туу юм уу? Хүлээд өгчдөг гэж би боддог. За 6 бусдыг өөрийгөө гээх хүнээр бусдыг аварч хайрлага боль гэдэг ийм мессеж гараад ирж байна. За 7-гийн тоо. За 7 гэдэг байна. Хүнслэг тоо тэгээд маш их худлаач хэмжээчтэн тоо. Гүнзгий хатдаг гүн тоо. За тэгээд 7-гийн гол чирний үү? Бидний тарих хоёрын ухаанба хүнслэг чанарыг итгэсэн. Өөртөө одоо хуваа ертөнцид бурханлаг хүчин одоо та юунд итгэдэг вэ? Зарим нь бурханд итгэн, зарим нь хуваа ертөнцид, зарим нь одоо азан итгэн гэдэг юм гэдэг. Үнцэн энерги итгэн гэдэг тэр одоо дээд хүчнүүдэд итгэн юм. Тэр юмнда илүү итгэж сур. За тэгэнгუთ чинь энэ сард аюу ганцаараа баймар санагдана. За манай түрүүн 7 гэж бичсэн хүмүүс ганцаараа баймар санагдчихэв үү? Гэл хажуутхаа цаашаа гээл гэртээ ганцаараа баймар санагдаад ийш тийш ганцаараа явмаар ч юм шиг санагдаад 7 хөдөлгөөний бас тоохгүй. Тэгживэл тиймгээ бичээрэй. За тэгвэл тэг бүхрөөсөө сакет салнах ч юм. Тэг санагдах юм бол тэр бичмээрээ яагаад тэгэхээр энэ тийм тэнцвэр яг ганцаараа байж болно. 12 сарын 22-нд тийм нэг дээр нь 2
3 дээр 4 нэмээд 7, 7 дээр 10-аас 7. Тийм. За тууд ганцаараа баймаар санагдчихна. За тэгэх юм бол зүгээр өөртөө ганцаараа байх цагийг өгөөд өөртөө ярьж одоо тий дотоод юм зэгцлээ. Зэгцлээ. Дотоод аюу ухаанаа зэгцлээ. Ийм нэр гэж байгаа юм байна. Салын гэсэн тийм хүсэл бодол гарч магадгүй. Ганцаараа баймаар хүсэл өөртөө зүгээр ганцаараа байх цагийг орой тус татсан сайн гэж хэлдэг. Мөн өөртөөгөө адилхан үзтэй бодолтой хүмүүстэй хамт байх юм бол маш өндөр өсдөг гэдэг бас амнаа хүн бас ганцаараа тий ганц дайчин ганцаарахгүй гэж ярьдаг гэсэн. Ингээд манай хүүгийн тиймэрхүү юм гараад байх юм бол энэ зүгээр гэсэн үг тий хүч найз миний өрөө битээ орч ир та нар цаанаа бай юм бодоо цаа зөв ганцаараа бай энд тухай зэгцэлмээр байгаа юм байна. Танаас ингэж байгаа юм гэдэг нь шаарч бодчихно. Тэр нь ойлгоо тий өөртөөгөө ижил сэтгэдэг өөртөөгөө адилхан үзэл бодолтой нэгэн зүйлийн сонирхолтой ийм хүмүүстэй устдаа байхад тод өсөлт хамаагүй татдаг хамаагүй хурдан нахаад байна. За 8-ын тоо. За 8 гэдэг чинь хязгааргүй тоо, бүгний тоо гэж байгаа шүү дээ. За бизнесийн тоо зэрнаа. За 8-ын тооны чиг нь юу гэхээр өөрийн хүч ба нөөцөө зөв өдөртөж. За 8-ын тоо чинь жоохон төрний бас энэ эрэгтэй энергийн тоохгүй. Тэр айгүй гоё юм хариуцлагатай.Ичнэд дуусгадаг ийм хүмүүс байдаг. Жоохон бас маш яриад байдаг. Тэгвэл 8-ын тоон дээр очих хүмүүс юу вэ гэхээр юм шудраг бас энэ санагдаж бас магадгүй шүү дээ. Тэгвэл тэр зүгээр байгааг нь хэлээд тавьчих. Таны шудраг гэдэг тэнцэлтэд нэг хад үргэлжлэхгүй зүгээр танд тэгж харагдаад ийм нэг тохиолдод байгаа гэсэн. Тэгэхээр тэр нь яаж юм гэхэд амьдрал таныхан шудраг биш орой ертөнцийн шудраг шүү. Би бас хангалттай цаад юм чиг гэж. За тэгэхээр өөрийнхөө хүчийг бусдыг одоо тэр дарангуйлж өдөртөхөд биш бусдад хандлагч бүтээхэд одоо бусдыг одоо үлдэхэд бусдыг шин төвшин хэлэх юм бол энэ тань маш эргээр орчих юм. За саналт тавих хэрэгтэй 8-д олвол үнний саналтыг одоо хэвсээ хийдэг. Өөрөө айгүй хариуцлагатай эсвэл хүнд эзэн нутаг юм сэдвэхгүй. За жинхэнэ хүч гэдэг бол хүний бүтээх чадвар, бизнес хуваалцах чадвар тийм хамтдаа нийтэн бод том зорилгот хүргэх чадвар. Айдасд 8-ын татан энэ сард юу хийхэд одоо тусган бодод хүний бүтээл өөрөө гэдэг. Тиймэрхүү юм гэх юм бодод бусдад туслах, бусдыг одоо шинэ төвшөнд гаргах, бусдыг хөгжүүлэх үед өөрөө өсөж хөгждөг. За тэгвэл ингээд өөр амьдрал дээр ингээд гарч байгаа зүгүүд чинь ингээд жишээ авдаг. Тэгвэл яах вэ гэдэг. Нэг машинтаа авчихсан гараад мөрөгчдөг байхгүй. Бууны цэцтэй. Тэгэл буугаад явж исэн чинь нөгөө хүнтэй ингээл те яг ингээд танилцал байсан чинь одоо тэр хүн нэг сэрэгтэйч байт юм уу тэгээд тэр тусын нэг өгсөн чи тэр хүн өөр танд ингээд бүр илүү туслагч юм. Одоо ямар ч шиг хүн ингээд таньс те энийг за чи тийм бод гэдэг түл чи тэр нь туслах гэж явж байгаад өөртөө ингээд бүр илүү болох юм олж юм. Их юмчт ингээд боломж нь юу вэ гэхэд та бусадтай тэмцэлтэй хүчтэй тулахад биш харин тусад дэмжлэгтэй ашиглаад өөрөө удаан хүчтэй боломжууд нэ. Бусдыг өсөг эвэлч өснө гэдэг юм. Бусдыг өсөг гэдэг маань янз бүрээр өсөж байна те зөвлөгөө өгч байна.
8 нөгөө мөнгөнд туслалцаа үзүүлдэг шүү дээ. Хүмүүс тусал гэмгууч мөнгө гэдэг. За мөнгө туслах биш. За охин найтай гэж тэгэд охин нэг найстаа тусалсан чинь өөрөө тэрнээсээ илүү ингээд аюу таашаалтай байгаа. Өөрөө тэрнийхээ бодтой тусалсныгаа шиг нэг өөртөө ингээд аюу юм гоо кайфтай ажиллаж ирсэн ойлгодог чинь. Гэх мэт ян нүрийн төвшнгүүд ингээд өгнж байна. Зүгээр гоц санаа юм шүү дээ. Чи нэлээд том төвшний өмд одоо бүх корпорацийн захиалсан хэлний төвд тэр төвшин одоо бид нар шиг гэртээ байж байгаа тийм жижигхэн ажлыг юм шиг жижигхэн төвшөнд тийм ингээд янз бүрийн үйл явдлууд үргэлжлүүлсэн. За 9 тоо. Энэ жил 9 тоо, энэ сар 9 тоо, өнөөдөр 9 тоо. Өнөөдөр 9 тоотой учраас өнөөдөр би жилиг хайдтайгаа хуваалцдаг. За 9 тоо дээр түрүүн эхэлж байгаа ярьсан тийм юм дуусгадаг тоо. Энэ дээр болохоор юм эхлээд хэрэггүй гэсэн. Тэгэхээр 9 тоо гарч байгаа хүмүүс бол ерөөсөө дуусгадаг тоо. Цикл тавтах гэж шүү дээ. Өмнө явж исэн юмнуудаас хэрэггүй зүйлсүүд нь өөртөө салж одно. За хэрэггүй зүйлсүүд салж одох гэж байхад та өөрөө одоо улаацалтаа би энээсээ салмааргүй байна. Яана гэдэг хамт тэгж хүчтэй гэсэн. За жишээ хэлбээ. Би ингээд ажил гошин ажил байна. Энэ ажил явцгүй болчтой. Энэ шинэ ажил байна. Яг ингээд нэг үтлэх ингээд байжсэн ажлаасаа халахсан. Тэгэнгүүт нь хүн юу гэж бодох вэ? Салчихъя. Ямар гэдэг энэ жижигхэн тойрог харагдав. Гэтэл урган ертөнцийн мэдээ цаанаасаа юу бодоод юм бэ гэхээр танд шинэ ажил сэнийхэж илүүтэй шинэ ажил өгөхөд надгаасаа гар гэд амбартаа гарчихж байгаа. Яг тэр юмны илүү том утга учир цаад чинь харж байна. Ингээ болж байгаа үйл явц зуттай тавьж явах юмтай дууралтгүй. За тэгэнгუутаа та өөрийнхөө төвшөнд одоо хэрэггүй зүйлнүүдээс салгаад би наацхан гэрээ цэвэрлээд хэрэгтэй хэрэггүй маа гаргаад тавьчихдаг. Нэг олон зорилготой тий байсан бол тэр зорилгоо хацаад хэрэгтэй хэрэггүйг нь гаргаад за би энэ юм байна гэдэг нэг зорилгоод очиж чаддаг. За 9 тоотой хүмүүсийн хувьд одоо 9 сард яг одоо нэг он дуусч байгаа юм шиг цикл хатж юм шиг санагдана. Тэгээд 10 сар дахиад шинэ юм зэ. Энэ шүү дээ. Тэгээс хараад явах юм байна. За ажил байна уу, бизнес байна уу, харилцаа байна уу, найз нөхөд байна уу? Эндээс халах юм байна. Найзтайгаа ч юм уу нэг хүн гадаад яваад хож явчихдаг ч юм. As шинэ машинтай болох юмсоо гэж бодож ирсэн чинь нэг машин чинь нэг хүн дайраад бүр сампилгаа ичдэг. Тэ. Тэгээд тэгэнгүүт чинь өөртөө нь шинэ машинтай болох гэдэг шүү дээ. Тэгээд гол өөрчлөл нь юу гэхээр айдас одоо тий алга болж байгаа зүйлийн оронд шинэ боломжийн хаалга нэгдэж байгаа гэх байна. Тэд 9 цэвэрлэгээний тояа цэвэрлэгээ мэвлэгээ хий. Тэ цэвэрлэгээ зөвхөн гэр цэвэрлэх хэрэгтэй дахин бодож цэвэрлэх бодож цэвэрлэх. Яаж төгч байгаа юм цэвэрлэх. Залгуудаа цэвэрлэх. Юу вэ? Янз бүрийн төвшин юм гэж бодно. Тэгэхэд ийм хүлэн зөвшөөрөө шинэ төвшөнд гар. Ахны. За өнөөдөр би таажтай дүү. Манай хамтаа 9 сарыг хэлсэн чинь миний хувьд одоо нэг иймэрхүү юм болж байгаа байхгүй. Хуучин юмнууд аюух одоо хуучин харилцаа. Сая 9 сарын 7-нд чинь нөгөө юу ялдаа штэ. Сар хэвтлээ штэ. Сар хэвтсэнтэй харьцуулаад 9 сарын 1-ээс нэг ийм энерги гэж байгаа юм байна.
Хуучин юмнууд аяа сэтгч гарч ирсэн. За хуучин юмнууд яагаад сэтгч гарч ирээд нэрээ гэхээр хуучин харилцаа байна уу? Хуучин хайр дурлалын харилцаа байна уу? Найз нөхдөд харилцаа байна. Одоо юу вэ? Таны одоо тохиолдолд юу байж болох вэ? Тэр юмнууд аяа сэтгч гарч ирэх юм бол энэ нэг дуусгах ёстой зүйл юм байна гэж ойлгохоор. Яа тэгэхээр 9 сарын 1-ээс эхлээд эхний 3-7 хоног кармын хуучин одоо үйл өөрийн харилцаатай хүмүүсийн таталцал явж байгаа юм байна тийм. Тэгээ юу болоод байгаа юм болоод бодоод ирсэн чинь тиймэрхүү маягийг явж байгаа юм байна тийм. Янз бүрийн тиймэрхүү юмнаас итгэж гарч ирэх юм бол за дуусах цаг нь болчихсон байна. Энд бол цаг нь болчихсон байна. За жишээ нь хуучин найз залуу найз охиноо бодоод эмороод авах юм бодоод энэний цаг нь болчихсон байна. Энэ би сэтгэлээс тавьж явуулах юм байна. Цаг нь болчихсон байна гэдэг сэтгэлээсээ тавьж явуулах тийм бясалгал хийж байна. Өөрөө төсөлж байгаа ийм бясалгалын төрлүүд идэхгүй. Одоо тийм байдлаар орчгод тэр бүтээрийн хооронд одоо тийм ямар нэгэн холбоо сүлд байгаа тэр нэг утсаа төрөл сөүлүүдээд утсан бүдүүн байна уу одоо нарийнхан байна уу ямар өнгөтэй нэг төсөлж очоод тэрийг ингээд тасалтаа гэж би бодохтой хайч ингээд төсөлж байгаа хайчаар ингээд хайчилсан гэж төсөлчтэй. За энэ бичлэн ингээд хуучин өмнөдийг бүдэж явуул та. За түрүүн би ажилласаа гарцсан гэдэг жишээ авсан шүү дээ. Тэгэхээр ажилласаа гарцсан. За би одоо энэ надад хэрэггүй юм бэ? Сэтгэлээ нөгөө хаалгаа. Тэгээ сэтгэлээрээ хаалгаа хааж чадахгүй бол нөгөө хуучнаас зууралдаад байгаа учраас шинэ хэмжээгээд оож ирэхгүй гэсэн юм шүү дээ. За тийм мэтлэнгээр иймэрхүү зүйл сонирхолтой зүйлүүд байгаа. Тэгэхээр хайд маань өнөөдөр энэ лайваа үзээд өөрсдийнхөө тоог ойлгоод маргааш лайфаараа юу хийж болох вэ гэдэг цаа. Тэр бол та хэд маань яг юунд энэ үнээр үйлчлэлтэй нэг гэдгийг бодоод үзчихээрэй цаа. Энэ бодоход нэг их хугацаа шаардлагагүй. Та хэд маань бичмээр байдаг. Бичээд аваарай. Ингээд слайд харуулад ярьсан чинь дараа нь лайв гүйлгээд үзэхэд айгу хамаатай байгаа. За манайхаа төвшин жаргал байгаа та баярлалаа. Тэгээд хэдүүтэй маргааш ингээд оройн 8 цагаас уулзъя. Тэгээд энийг өөр хэвчтэй дээр та баяртай. Та тэгээд нэг уулзсан ч гоё юм. Тэгээд үтсэнд баярлалаа. Бүгсэнд өглөө өдөр сайхан өнгөрөөдөө баяртай.